Миний сайхан өглөө өгүүлэг. Бид Хонконгод сайхан өглөө өгтлээ. Өглөөний цайгаа уучгаад, хувийн онгоцондоо сууцгаагаад Тайланд улс руу жолоогоо чиглүүлэн явцгаасаа. Үргэлж бид газар дээр амьдардаг болохоороо ч тэрүү онгоцондоо суух болгондоо хөөрч догтлол мэдрэмж төрдгөө. Цаанаасаа л дотроос минь хүүхэд шиг баярын мэдрэмж төрөөд л байдгаа нуух юм. Хэсэг бид дуг хийгээд унтчихсан байсан. Тэгэхэд онгоцны ахнамд маань Тайланд улсад ирж байгаа дохио бидэнд өгсөн. Тайланд олон улсын нисэх буудал болох Субарнапхуми маш том онгоцны буудал юм. Тайландын нийслэл Бангкок хотоос зүүн урд зүгт байрладаг Тайланд улс нь зүүн өмнөд Азийн их газрын төвд оршдог. Тайланд нь бүхэлдээ халуун орны бүсэд оршдог бөгөөд хойд хэсэг нь уулархаг ой бүхий газар нутаг. Төв үржил шимтэй том газруудтай. Зүүн хойд талаараа өндөрлөг, хадархаг, далайн нэрэг зэрэг олон төрлийн экосистемүүд хамаардаг. Нийт 513,120 квадрат нутагтайгаараа дэлхийд 50-д жагсдаг. 718 сая хүн амтай тус улсын баруун хэсэгт Пхукет, Самуи, Пи олон тооны том арлууд байдаг. Гадаадын жуулчдын очих дуртай газруудын нэг юм. Бид Бангкокт байрлах нэгэн томоохон буудалд байрлацгаасан. Бид өнөөдөр буудалдаа хэсэг амраад буудлынхаа ойр байрлах газруудаар явган налхаж үцхээр шийдэв. Бангкокт байрладаг хэвтэж буй Буддагийн сүм, мөн цагаан сүм зэрэг сүмүүдийг үзэж харсан төдийгүй шөнийн захуудаар нь орж бэлэг дурсгал, сувенир зэрэг нилээд их хөдөлтөнд авалт хийцгээсэн. Эндхийн үндэсний хоол, ногоон карри, халуун тогоонд хуурсан гоймон, мангото ногоон будаа зэргийг амтрах нь идэж зооглонгоо буудалд очиж амархаар явцгаасаа. Маргааш бид Тайландын үцгэлэнд далайн нэргээр зугаалахаар шийдцгээсэн. Үргэлжлэл тун утгагүй орно.